За сайн байна уу? Хууль мазалаа асарт маань хүрэлцэн ирсэн баярлалаа. Бид нар хууль мазалаа асраараа дамжуулаад хуульч нартайгаа бас сэтгэлгээг нь хуваалцаад үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг хүргэж дурсамж бүтээхээр хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд та өөрийгөө бидэнд танилцуулж өгөөч. За намайг Басанжав гэдэг. Би шүүх ерөнхий зөвлөлийн гишүүн. Одоо ингээд ер нь 4 жил ажиллаад энэ 2025 оны 12 сарын одоо төгсгөлөөр одоо бас бидний шүүх ерөнхий зөвлөлийн гишүүний өөрөө ирэх одоо ингээд дуусгаад тэгээд байж байгаа тийм хуульчтай холбооны гишүүн хуульч байна. За энэ үл одоо Азийн 13 дахь удаагийн Азийн пробоно чуулга маань бас маш өргөн цаар хүрээтэй олон хоногийн туршид зохион байгуулагдлаа. Хамгийн эхний үйл ажиллагаа бол 10 сарын 2-ны өдөр ихэлсэн байгаа шүү дээ. Тэгээд хамгийн одоо эхний үйл ажиллагааг зохион байгуулахад бас шүүхийн ерөнхий зөвлөл маань маш одоо үүрэг рол өндөртэй оролцлоо. Тэгэхээр та эхний өдрийн одоо үйл ажиллагааны талаар бидэнд хуваалцаач. За гэсэн энэ бол ер нь бол бүтэн 7 хоногийн арга хэмжээ байгаа. Энэ ер нь Азийн 13 дахь удаагийн пробоно чуулга уулзалт түүний эргэн тойронд гарах хэмжээ гэдэг. Тэгэхээр 10 сарын 2-нд бол шүүхийн ерөнхий зөвлөлтөөр шүүхийн хүртээмжтэй байдал, шудраг осны хүртээмжтэй байдал гэсэн үндсэн том агуулгын дор шүүх иргэдэд хэрхэн нээлттэй байдлаараа шүүхийн хүртээмжийг бий болгож байгаа юм. Мөн бага үнийн дүнтэй хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа тийм хялбар ажиллагаа явуулж байгаа процессч шүүхийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж байгаа байна гэдэг энэ хоёр сэдвийг бид нар бол хөндөж хилцүүлэг хийсэн байгаа. Тэр бол бүтэн 5 цагийн арга хэмжээ 1 цагаас ингээд 17:30 хүртэл үргэлжилсэн. За энэ сургалт одоо хилцүүлэг арга хэмжээнд дээр Монголын хуульчид өөрийнхөө шүүхийн нээлттэй ил тод болж байгаа юм хялбар ажиллагаа бага үнийн дүнтэй маргааныг шийдэх тухайлсан шүүхийг байгуулж шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа тийм сайн туршлагаа Азийн хуульчид хүргэж байгаа юм. Бид нар ийм хийж гэнэ гэж. Нөгөө талдаа яг шүүх нээлттэй болж байгаа хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нээлттэй болдог олон улсын туршлагыг нь сонсож бага үнийн дүнтэй хэрэг маргааныг одоо тусгаалan шийдвэрлэдэг шүүх бол одоо Сингапур, Хонконг, одоо Америкт ч юм уу те одоо 40-50 жилийн өмнө байгуулагдаад 40-50 жилийн тийм туршлага байгааг бас Монголын хуульчдаа тэрийг сонсгосон тийм арга хэмжээг бид бол зохион байгууллаа. Тэгээд тэр арга хэмжээндээр одоо энэ Азийн 13 дахь удаагийн чуулганд чиглүүлж байгаа, хөтлөж байгаа энэ бүх хуульчдаас 8 төлөөлөрч одоо нийтдээ 4 орны туршлагыг бидэнтэй хуваалцж байгаа юм. Брюс Ласки өөрөө байсан, Жеф байсан, Америкийн туршлагыг ярьсан, Хисаё байсан, Хонконгийн туршлагыг одоо нөгөө Сингапурын туршлагыг ярьж одоо арга хэмжээндээр оролцсон одоо 2 хуульч тийм туршлагаа хуваалцлаа. Бид бол тэн дээр Монголын туршлага бол юу вэ гэхээр бас бусад оронд төдийлөх хэрэгжээгүй. Гэхдээ тэд нарт бүр хэрэгжүүлэе гэж зорж байгаа ажлуудыг бид нар төрүүлээд хийсэн бас зүйл байна. Тухайлбал авилга албан тушаалын хэргийг одоо шууд дамжуулж байгаа. Анхан давах шатны шүүх хуралдаанууд бол авилгын хэрэгт холбогдсон албан тушаалын хэрэг буюу эрүүгийн хуулийн 22 тийм. Тэр бол одоо дандаа шууд дамждаг болсон. Энэ туршлага бол Азийн төдийгүй ер нь дэлхийн аягүй цөөхөн оронд байна. Тэгэхээр энэ бол бас Монголын аягүй сайн туршлага. Гэхдээ яг хоо энийг зүгээр процессын сайн гэж байгаас бид нарт тэрийг хийх болсон шалтгаан бол тийм сайн биш те. Мэдээж нөгөө авилгын хэргийн индекс өндөр байна. Бид нар бас тэр хэргийг яагаад энэ хэрэг үр дүндээ илрүүлэлтийн байдал нь дараад байгаа боловч шүүхээр шийдэж байгаа тэр шийдвэрийн байдал нь одоо ял нь яагаад бага байгаа юм гэдэг юм уу, тийм хэргийн тоо яагаад их байгаа юм, шүүхтэр очихоор яг яадгийг гэдэг процессыг үзүүлж байгаа. Тэр нь тэгэхээр үр дүн нь ямар ах гэхээр хуулийн дараа юуг анхаарах хэрэгтэй юм. Энергийг илрүүлж байгаа нотолж байгаа байдлууд шүүхтэр бүгд яригдж байгаа шүү дээ. Зарим тохиолдолд тэр нь үнэхээр хангалттай байгаа мó хангалтгүй байгаа мó. Энэ ингээд ил болоод ирэхээр ер нь гараагүй байгаа тохиолдолд ажил албан тушаал дээр байгаа хүн тэндээс хараад ер нь бас айх байхгүй юу. Тодорхой хэрэгэд ингээд холбогдох юм бол би бол лайв явах юм байна. Энэ бол ингээд шууд амжигдах юм байна. Нэр хүндийн айгуу том эрсдэл байна гэдгээр айгуу сайн урдчлан сэргийлэх эффекттэй байх болов гэж бид нар ер нь тийм хүлээлттэй байгаа ба би бас ер нь тийм байж чадна гэж итгэж байгаа. Эхний одоо эффектүүд нь шүүх хуралдааны бичлэг дээр ингээд нүүр царайг мань гаргаж байна гэдэг бас айгүй тийм эмзэг байгаа
Мэдээж тэрүүний эрхийг бас ойлгож байгаа. Гэхдээ энэ эффект нь тэгж гараад байгаа бас эерэг байгаа даа. За хоёр дахь бас Монгол улсын сайн туршлага гэвэл бага үнийн дүнтэй буюу одоо нэг 15 саяас доош хэрэг маргааныг бид нар илүү хурдан хугацаанд нийтдээ 45 хоногт шийдвэрлэхийг зорж байгаа шүү дээ. Тэгээд төвлөрүүлээд шүүхээ маш хотын төв байрлалд те одоо Тэди гэдээ манайхан мэдж байгаа. Тэр Тэдигийн ойролцоо ингээд 6 дүүргийн шүүхийг нэг дор. Тэгэхээр чи ингээд өмгөөлөгчд тэр амархан олон улсын туршлагыг сонсоход бидэнд суралцах юм бол энэ шүүх ер нь бага үнийн дүнтэй маш хялбар ийм шүүх байгаа учраас энэ дээр аль болохоор хууль зүйн тусалцсан өмгөөлөгчийн үйл ажиллагааг бага байлгахыг зордсон юм. Тэгжээж хурдан байдаг. Яагаад энэ шүүх үнц санаа нь юу гэхээр ер нь бага үнийн дүнтэй маргааныг хүн ингээ маргах гэхээр шүүхийн процессын төвхтэй байдлаас болоод хүмүүс хаях гад байдгийг болиулаад процесс чи их амархан юм аа. Энийг шүүхтэр очиод өгөөд авчихаа гэдэг л зорилгын үүднээс энийг хийж байгаа. Тэгээд шүүхтэр нэрэхэд тэр процесс нөөрэ дахиад төвхтөө дахиад ойлгомжгүй байгаад өмгөөлөгч шаардах болчвол энэ процесс маань бас зорьсон үр дүндээ одоо төдийлөн хүрэхэд бас бэрхшээлтэй. Тийм учраас тэр олон улсын туршлага ярьж байгаа Хонконгд бол ерөөсөө энэ бол Сингапур эднэр бол үндсэндээ өмгөөлөгчгүй шүү. Тэгээд тэр шүүх хуралдааныхаа бичлэгүүдийг харж байхад ерөөсөө хоёр тал суугаад тэгээд аюу чөлөөтэй яриад тэгээ шийдвэрлэгдчихэж байгаа. Заримдаа нөгөө тал нь ирэхгүй бичгээр за нэгэн ингэж байгаа бол зөвшөөрч нэг шүүхэд очихгүй л гэж бодож байгаа процесс байгаа тийм. Тэгэхээр бид нар бол энэ дээр өшөө тэгэж сайжруулах юм байна. Одоо бид нарт нэг 10 сар энийг хийгээд үзчихээд тэр чинь айгүй богино хугацаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ хугацаагаа тий 10 сар гэдэг бол айгүй богинохон. Тэгээ энийг өшөө цаашаа яваад процессийнхаа хуулинд одоо хэлбэр ажиллагааг бүр дагнсан бие даасан процесстэй болгоод тэгээ ингэх юм бол энэ ер нь бол ингээд нэг бидэрт бол бүр 10 жил биш те одоо ойрын 3 жилд бол тэр Сингапур, Хонконгийн 20 жилд хийсэн үр дүн би бол миний одоо харж байгаа 3 жилийн дотор надад хүчээр тийм ихтгэл уншил төрж байгаа тийм байна те. Тэгэхээр бол яг энэ туршлагыг сонсоод дасгуулчтай бичлэгийг бид нар хийсэн шүүгчнэрийгээ нэлээд татаа оролцуулсан тэр тэднэртэй энийг хүргэх юм бол бас иргэдэд хэрэгтэй иргэдийн нөгөө нэг эрхээ хамгаалах тэр байдлын улам хүртээмжтэй болгож байгаа энэ дэр мэдгэдэггүй захиц гарчнаа гэж харж байгаа. Тэгэд манахаас бүр бусад орондоос байхгүйг нэмээд тэнд бол зөвхөн иргэний бага үнийн дүнтэй хэргийг шийдэж байгаа бол манайх нөхцөлийн хэрэг маргааныг бас маш хурдтай шийдэгээд тухайлан ингэсэн. Гэтэл тэр процесс ч бусад орондоос төдийлөн байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар аягүй зоригтой иргэдээ бодоод явж байгаа процессыг ингэж байгаа нь бол бас л сайн туршлага. Одоо бид нар энэ дээр тэр процессын зарим сайжруулах зүйлээ сайжруулаад хоошоо хурахгүй энэ хийснийг урагшаа алах хэрэгтэй. Гэдгээ бол бид нар бас бусад орны туршлагыг сонсоод мэдэж авсан. Тэгэхээр өөрсдөө итгэлтэй байх тэр байдал маань бас энэ арга хэмжээгээр нэлээд давлаа. Одоо энэ арга хэмжээнд шүүхийнхаа ерөнхий зөвлөлтөө одоо би яг гишүүнч гэсэн зохион байгуулагчийн хувьд гэсэн бас талархмаар байгаа. Ягаад гэвэл бид энэ арга хэмжээг огтун төлбөргүй хийсэн. Тийм. Тэгэхээр бол ихэнх нөгөө арга хэмжээнүүд чинь бол ингээд арга хэмжээнд оролцогч бол тодорхой хураамж төлжсэн шүү дээ. Тийм. Одоо үндсэн энэ 3 өдрийн арга хэмжээ бол $180 буюу 700 гаруй мянган төгрөг тийм. Тэгээд эргэн тойрны арга хэмжээнүүд бол бүгд тэр 108 мянган төгрөгийн ч юм уу хураамжтай байсан. Тэгээд бид бол тэрийг тэр 108 мянган хураамжчгүй бүр огт үнэгүй хийсэн. Тэр бол шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн зүгээс ер нь өөрөө бас энэ арга хэмжээг хуульчтай холбоогоо дэмжиж бас бидэнд ч хэрэгтэй. Энэ арга хэмжээг өөрсдөө огт үн төлбөргүй бас пробоно маягаар хийсэн тийм үйл ажиллагаа болсон. Тэгээд тэр бол бас синхрон орчуулгатаа бид нар бас өндөр одоо хамгийн чадвартай мундагас орчуулагчийг гэх мэт бас тэмцэн бол мэдээж зардлууд гарсан. Тэрийг бол шүүх ерөнхий зөвлөл өөрөө биедан шууд хариуцаад бас энэ арга хэмжээг зохион байгуулж чадлаа. За маш үр дүнтэй арга хэмжээ болсон байна гэж ойлгож байна. Яг үндсэн хилцүүлгийн бол ерөөсөө 3 хоног гэж явж байгаа. Харин тэрний дагалдах үйл ажиллагаануудын талаар бас бид нөгөө төдийлөн мэдээлгүй байсан. Тэгэхээр та бас маш чухал мөртлөө хүмүүсийн заавал мэдэх ёстой одоо энэ арга хэмжээг бол зохион байгуулсан туршлагаасаа ингээд дэлгэрэнгүй бидэрт хуваалцаж өгсөнд маш их баярлалаа. Тэгээ бидний ярилцах цаг бас богинохон учраас ингээд тасгая баярлалаа. Баярлалаа. За